банкны үйлчлэгийг жишээ аваад үзэл та бид нар тоон гарын үсгээр үйлчлэгээ авъя гэхээр тоон гарын үсэг авъя гэхээр хорооноос очиж авах болж байгаа байхгүй. Тэгэхээр цахим гэж байгаа мөртлөө зарим үйлчлэг нь заавал биетээр очих болчих юм чинь цахим биш болчиход байгаа байхгүй. Тэр мэдчилэн бид нар боловсролын салбарын үйлчлэгээ яг цахимаар үйлчлэх нь аль нь тэ гэрээсээ авах нь аль нь заавал одоо биет нь аль нь гэдгээ ингэж ангилж зэгцэлж өгөх нь өөрөө мэдээллийн үр хэмжээг бий болгоод байгаа. Дээрэс нь энэ үйлчилгээнийхээ үр хэмжээг бий болгож байгаа. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ стандартуудыг шинжлэх хэрэгтэй. Одоо засах хэрэгтэй. Нөгөө талд бүх хүртээмж туслах технологиор л одоо дамжиж хэрэгжинэ гэж үздэг юм байна олон улсад. Жишээлх юм бол би та хэдтэй дуу хоолойгоо хүргэх юм бол энэ микрофоныг ашиглаж тэр заалны цаана байгаа хүнтэй ярьж байгаа шиг харахгүй байгаа хүмүүст тэр одоо брэйлийг уншигч төхөөрөмжөнд гэдэг юм уу дуу хоолойтой юм тий туслах технологи эсвэл одоо явахын тулд тэрэгцэр юм уу налууд зам таяг хэрэгтэй байх шиг. Тэгэхээр туслах технологийн одоо оролцоогүйгээр хүртээмжийн агуулга бол яригдахгүй. Тэгэхээр хуулинд болон бусад дагалдах хуулийн дээр туслах технологитой холбоотой шийдлүүдийг тусгаж өгөхөөс аргагүй болж байгаа гэсэн.